За юу яцгаанда guys ингээд Fox байна. За тэг өнөөдөр мэдлэгээрээ бидний тохиолдсон аимшигт явдлууд гэдэг групп дээрээсээ хүмүүс тохиолдсон аимшигт явдлуудаа үргэлжлүүлж унших болно. За тэг олон юм ярихгүйгээр шууд бичлэгээ хийсэн дээр бах. Ингээд 5 4 3 2 1. За ингээ ихний пост. 8 дугаар ангийн юугаач мэдгүй охин байхад минь болсон явдал. Би зуны амралт болгоноор хөдөө явж амардаг юм л да. Тэр жилийн зун бас ялгаагүй хөдөө явлаа. За тэгээд хөдөө оцсон юм чи ажил даадах шүү дээ. 8 сарын их үед юмдаг. Хотоос хүмүүс ирчихсэн. Нөгөө хүмүүс чинь тарваг боохоор болоод би ч зараалд нь явсан шигээ боодгоны чулууд хүүчгээд дээш уулууд авирч байтал миний өмнө нэг юмээ зогсчихсан. Хүүхдээ асуугаад би ч мэдгүй гэдгээ хэлчихэд зүрж өнгөрөхдөө эргээд хартал миний өдөөс миний хүүхэд хаана байна гэдэл. Юу нөгөө чулуун молуу тэрийгэ шидчихгээд гэрээ хажууд очиод ухаалдчихсан. Сэрээ тартал имээ өвөр дээрээ миний толгойг тавьчихсан. Нөгөө эдийг загнаал байгаа болттой үглээд л. Тэгээ шууд лам хар болоод лам гүйдэлтэй газараар явчихж гэж хэлээл засал хийж өгөв. Сүүлд сонсон нэгэн имээ хүүхдээ хаж яваад нас бараад тэндээ хоригдсон гэдэг юм да. Яа бас эвгүй юм те. Тэгтээ угаасаа хээр газар мазар унтаж олдгоо бас ганцаараа явж болдгоо гэж ярьдсан мэлээ. Гүйдэл даруулдаг маруулдаг гүйдэлтэй хариулдаг гэж хэлдэм мэлээ. За ингээд дараач явдал. За ингээд 2 дахь пост. Сайн байцгаана уу? Найс нөхөд ихчээс минь өөр хүн итгэдэггүй жижигхэн тохиолдож байсан түүхээ бичлээ. Тухайн үед би 11-тэй байсан, одоо 14-тэй. 3 жил өнгөрсөн ч би айсаар л байна. 2021 онд болж байсан юм байна. Дүү 5 настай байсан. Тухайн үед ээж аав хоёр дүү тоглоом авч өгнө гэж дэлгүүр орсон. Би бас дүүч цуг явж байсан. Дүү дэлгүүрт ороо шууд нэг Google-тэй шүүрээл авсан. Өөрөөс нь том, хөл гар нь үеэрээ хөдөлдөг, нүд нь бас хөдөлдөг. Шарангийн даашинцтай шаргал үстэй Google-тэй байсан. Тухайн үед би ч бас баярлаад барьж үзээд л байсан. Ээж аав хоёр дүүг өөрөөсөө том Google-тэй аваад дийлэх юм уу гэдэл инээд алдна. Гэхдээ дүүд өнөөх Google-тэйг нь авч өгсөн. Дүү бид хоёрч гэрт ирээл Google-тэйгээ барьчихсан дуулж бүжиглээл гачин байна. Дүүг ээж дуудаад надад Google-тэйгээ өгчгөөд явахт нь өнөө Google-тэйгээ юм хум ярьж байсан тухайн үедээ юу ч ярьж байсан бол доо хөөрхий. Бид хэд ч унтах гээд байж байтал манай найз манад хоног гээд ирлээ. Бид хэд ороодсаа унтах гээд хөвтдөл найз би их хөдөлгөөнтэй гээд л болон дунтаад харин би цахад голд их ч унтсан. Харин оройн би амьдралдаа мэдэрч үзээгүй тийм их айцыг мэдэрсэн. Дүү яалтчгүй Google-тэйгээ авч унтна гээд л арын өрөөрөө авч явсан. Би орой унтаж чадахгүй хөрвөж байгаа цонх руу хартал өнөө Google-тэй ширээн дээр суучихсан. Үгс нь сэгсийцэн гараараа над руу даллаад улаан нүдэрээ харж байна. Би хөдөлж чадахгүй хөлс цуваад нүднээс нулимс усаад өгөх гэж байж билээ. Арай хийж ихч рүүгээ харчгаад хөдөлж чадахгүй нүдээ тас ханаад л өглөөтэй арай чимээн золгосон. Өглөө ээжтэй хэлтэл үдсэн зүйлээсээ айж байгаа гээл загинсан. Найзуудтай хэлтэл Google-тэй сүнс амархан шүгэлдэг гэсэн гээд л их нааштай авч үзсэн. Тэр Google-тэй зүгээр байж хөл гарнд салаад л байсан. Тэгээл хайсан да. Одоо идэр дүү Google-тэй авангууд үүдний өрөөнд тавьж унтдаг. Надад жигнэсээ тохиолдсон тэр мэдрэмж би салганахаар л амир. Яа, тэгтээ угаасаа Google-тэйнүүд эвгүүлтэй цаанаасаа нэг амир. Эвгүй Google-тэйнүүд байдаг. Би бас ер нь бол Google-тэйнүүд бас эвгүй. Жирэхтэй тэр нүд мүд мангар том юм. Тэр нь харангууд бас ер нь бол бас айд шүү. Google-тэй бол ер нь эвгүй. За ингээ 3 дахь пост. Сайн байцгаана өөрт болсон түүхээ хуваалцъя. Би дунд ангийн 8 дугаар ангийн сурагч байсан юм. Одоо хүртэл мартдаггүй. Сургууль гэр хол. Гэр 21 дугаар хороолт, сургууль хороолт. Өглөө хичээлд явах гэж үүрээр босно. Оройтож таран дандаа ганцаараа харьдаг байлаа. Гэрлийн явах зам их өндөр. Өвлийн үлдэрт бол халтаргаа гулгай ихтэй. Яг ихцээрээ дээшээ урууддаг замын хажууд 35 дугаар номерын хашаанд амьдардаг жижиг эмээ байдаг байсан юм. Нэг өдөр харж явтал яг өгсдгийн тэндээс араас хөөй гэсэн хүний чимээ гарахаар нь эргээд тартал хинж байгаагүй. Тэгээ чигээрээ хараад алхаж байтал нөгөө жижигхэн эмээ толгойн ялчураар толгоогоо боочгсон. Тэгснээ гудамжид хөл гараа сонинс авчаад хөдлөөд байсан. Би айгаад явж чадахгүй хүн гараад ирээсэ гэсэн бодолтой өөдөөс нь хараад хичнээн утсын бүү мэд таг гатчихсан. Тэгээд нэг хашааны нохоо хуцах дуунаар нохоо утсан тал руу харсан чинь нөгөө эмээ алга болчихсон байсан. Хурдан л гэртээ орчмаар санагдаад айгаад бас дараад л тэгээд хурдуурдаа алхаад ойр орчмоос гараад ирэх үедээ гэж явтал нөгөө эмээ нэг банзны завсраар над руу муухай инээснэ толгоогоо цохиулгаад хүж гэдэл чанга орилсноо инээгээд байсан. Би уйлаад гэрлэгөө гүгээд л
ямар нэг өөр муу зүйл болоогүй. Амралтын өдрөөр дүүтэйгээ усанд явж байтал тэр эмээгийн хашаанаас машинтай нэг хүн гарч ирээд хашааны хаалгаа хаах гээд гарч байхаар нь хэд хоногийн өмнө тэгсэн гэсэн чинь тэр ах гэртээ орвол цай инээ тэр өгөө чихэр боватгуулаад гаргасан. Би ойлгоогүй. Одоо бодох нь тэр эмээ бурхандаа явсан сүнсэн намайг айлгсан юм шиг байгаа юм. Яа, тэгтээ бас эвгүй юм те. Тэгтээ угаасаа тэгж ярьд юм л шүү дээ. Нөгөө шөнө өрөө ганцаараа явж явах үедээ одоо ингээ хойноос ч хөө юм уу эсвэл нэр мэрээр чинь дуудах юм бол эргэж харж болдгоо гэдэм билээ. Эргээ харчих юм бол нөгөө сүнсэн дагаад байдаг. Тэгээ шоглоод байдаг гэ тэгж сонсч байсан юм байна. За тэгээ өнөөдөр бичлэгийнхүү дуусч байна. Тэгээ бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Бичлэг таалагдсан бол та лайка дараарай. Тэгээ саб хийж амжааг байгаа сабаа их мартваа. Тэгээ 1000к сабтай болохын төлөө бас тэгээ хичээж байгаа. Тэгээд за тэгээ олон юмэрээ яг ингээ бичлэгээ дуусгая. Дараа уулзтлаа. Баяртай.